Сайн байна танд энэ өдрийн мэндийг хүргэе уука байна. Хэрвээ та өөртөө дасгал хийх цаг гаргаж чадахгүй байгаа бол эсвэл та дасгал хийх цаггүй байгаа бол энэ тухай бодоод үзээрэй. Нэгдүгürt дасгал хийснээр хүн эрч хүчтэй, энергитэй болдог. Тэгэхээр та дасгал хийгээгүй тохиолдолд эрч хүч энергиэр дутагдж байгаа гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Хэрвээ та эрч хүчтэй, энергитэй болохыг хүсэж байгаа бол дасгал хийх цагийг өөртөө гаргаж дасгал хийгээрэй. Хоёрдугаарт тархины үйл ажиллагаа сайжирдаг дасгал хийснээр. Хэрвээ та тархиныхаа үйл ажиллагаа үнэхэрийн сайжруулах хүсэлтэй байгаа бол дасгал сургалтыг өөртөө заавал гаргах хэрэгтэй. Хэрвээ үгүй бол тархины үйл ажиллагаа муудаж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Гуравдугаарт мэдээж эрүүл чирэг болж урт наслах шансаа нэмэгдүүлнэ. Хэрвээ та дасгал хийх цагийг өөртөө гаргахгүй байгаа бол эрүүл чирэг байх, урт наслах шансаа хасч байна гэж ойлгож болно.